За энэ эмэгтэй маань 26 наснда ер нь нөхрөөсөө салсан гэж хэлжсэн. За одоо ингээд 50 нас хүрсэн. Тэр үед одоо анх нөхрөөсөө салсан тэр залуу насанд нь ах トゥ хамаатан сад нь бол янхан гэж дууддаг байсан юм байна. За тэгээ энэ үгэнд одоо бол эмзэглээд энэ бүр надад нэг сэтгцийн одоо таруума гимтэл болцсон. Тэгээ би одоо яах ёстой вэ гэж. За ах トゥ гээсээ бол ингээд яг намайг янхан гэдэг юм бэ гэдээ асуусан чи нөхөргүй юм чинь янхан л үстэй гэж хариулсан гэнэ. За би танд гоё онгоо ярьж өгье. За нэг хоёр эмэгтэй нас орсон байна л да. За нэг эмэгтэй нь болохоор насан туршдаа нөхөртөө үнэнч явж, нөгөө эмэгтэй нь бол янхан эмэгтэй биш юм байна. За энэ хоёр эмэгтэй яг одоо нэг зэрэг нэг цаг мөчөд нас орж таарсан чинь тэр янхан эмэгтэй сүнс нь Деважинд очоод нөхөртөө үнэнч явсан одоо эмэгтэй сүнс тамд унчиж. За тэгсэн нөгөө тамд унсан эмэгтэй сүнс одоо Деважин руу очиж хил ам хэрүүлд оруул хийж гинэ. Би одоо насан туршдаа одоо нэгэн бие эр нөхөртөө зориулж явсан. Тэгэхэд энэ янхан хүүхэн яхаараа Деважинд би яхаараа тамд үйдгийг ингээд хэлсэн чинь Деважингаас тэгж хэлсэн байна л да. За одоо энэ янхан эмэгтэй бол олон эрийг жаргаж явсан учраас энэ их буянтай эмэгтэй гэж. Та бол насан туршдаа эр нөхөртөө үнэнч явсан ч гэсэн та бол сэтгэлдээ зөндөөл нөхрийнхээ араар тавьчих юмсан гэж бодож явсан шүү дээ гэж. Нэг юм онгой байдгийн. За утга санааг та ойлгосон байх гэж бодож байна. За хүний сүнс гэдэг ерөөсөө тийм маш тийм нандин хямбугаанч одоо халтаж сэвтэж чадсаргүй тийм дээд нандин нууцлаг зүйл байдаг. За таны биеийг гутаан доромжилж, таны сэтгэл зүй хүчрхийлж дарамтлсан ч гэсэн хямбугаач тэр сүнс гэж зүйлийг сэвтэж бузарлаж чадахгүй, буртгалж чадахгүй. Ямар ч хүн тэр сүнсэнд хүрэх сачи дутна. Ойлгосноо? Тэгэхээр зүгээр нэг таарсан хүнээ доромжилж явдаг, нэг өчүүхэн тарихтай, өчүүхнээр ертөнцийг хардаг тийм хүмүүсийн үгээр та энэ олон жил өөрийгөө одоо ингэж гимтээж зовоож ирсэн чинь л асуудал байна. Зүгээр орхи. Бусдын хэлсэн үгээр бити өөрийгөө тодорхойл. Тэг хүн таныг янхан гэлээгээ та янхан болчихгүй ш. Та өөрийгөө хин гэдгийг мэдчихэж байгаа ш, тэ. Тэг хүн таныг тэнэг гэлээгээ та тэнэг болохгүй ш. Тэгэхээр зүгээр нэг тийм хар үхтэй хар дотортой хар төрөлтнүүдээс болж өөрийгөө битий тэгэж доош нь хийж доромжилж доош нь тат. Хар төрөлтнүүдтэй үзэлцэх тусам тэд нар таныг улам доош нь татаж улам энерги чинь сордог учраас тэдэртээ ерөөсөө битий үзэлц тэгэл орхиж. Тэгэл өөрийгөө байгаагаар нь хүлээгээд. Япон орнд ирсэндээ гейша гэл одоо тий ямар гоё урлаг болгоод ингээ явж гин. Тэр чинь одоо дууч имсүүд гэдэг ичүүдийн хүүчүүдийн эмэгтэйчүүд байгаа штэ. Тэгээд дэлхий тэрийг урлаг болгоод явж байгаа улс орн байхад өнөөдөр нэг янхан гэдэг ганц үгэнд та өнөөдөр тий гэ гутраад байх бол одоо биш байхгүй. Тэгэхээр хүн хорвоог ямар нүдээр харна? Хорвоо танд тэгжэл харагдана.